Сайн байцгаана уу. За 29 он хүртэл 3 жилийн төлөвлөгөөгөө бид одоо гаргаж байна. За улсын хөгжлийн 27 оны төлөвлөгөө энэ хүрээнд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлд боловсролын салбарыг одоо дурдаг байна. Өмнө нь бол одоо үргэлж боловсрол тэргүүлэх салбар байна гэж ирсэн. Би одоо уншаад бас олсонгүй. Тэгээ яагаад ямар үндслэлээр энийг ингээд тусгаагүй вэ гэдгийг асууя. Тэг хүний хөгжил бол ерөөсөө улсын хэмжээнд байнга тэргүүлэх салбар чиглэл байх ёстой. Байсарч байх ёстой. Тэгээ сая энэ хоёр сайд бол хэлээд байна л да. Эрүүл мэнд боловсролд бид нар ер нь хамгийн их анхаарсан, хамгийн их хөрөнгө оруулсан гэдэг байна. За үүндээ бол энэ бол зөрүүтэй андууралтай байна. Боловсролын салбарт сүүлийн 2 жилд оруулсан хөрөнгө оруулалтаа энэ 27 оны хөрөнгө оруулалтыг та бүхнийг бас нэг харьцуулаад тоо хэлээч гэж хүсэж байна. Одоо энд бол гадаадын хөрөнгө оруулалт, за мөн дотоодын хөрөнгө оруулалт гэдэг тоонууд бол нэлээд өндөр тавигдсан байгаа. Яг улсын төсвөөр оруулж байгаа хөрөнгө оруулалт өмнөх 2 жилтэйгээ харьцуулахад өссөн үү, буурсан уу гэдгийг би асуумаар байна. Тэгэхээр бид бол одоо ингээд хүнээ хөгжүүлээд боловсролдоо их хөрөнгө оруулаад байгаа. Энэ бол байдгийг ер нь л оруулчихад байгаа шүү гэдээ ингээд яриад байна. Тэгээд энэ бол маш хангалтгүй байгаа. 27 оны жилийн ажлын төлөвлөгөөг бид нар бас харсан. Тэнд байж байгаа хөрөнгө оруулалтуудыг оруулж ирж байгаа юмнууд бол энэ эренбэ сайн тогтоогоогүй энэ моновчгүй байдал бол байсан гэдгийг та бүхэндээ бас хэлье. За дараагийн нэг зүйл бол энэ төсвийн хүрээний мэдээлэл, төсвийн төсөөлөлт бол дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 5.8-аас 6.3 гэж доктортой өссөөр байхаар тусгасан байгаа. Тэгвэл нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг бодитоор өсөхийн тулд нэгдүгээр эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх ёстой. За бид нар яаж төрөлжүүлэх? Бүтээмжийг нэмэгдүүлэх ёстой. Өсөлтийг иргэдэд дэгш хүртээх ёстой. Тэгээ энэ чиглэлээр ямар арга хэмжээнүүд яг тодорхой тусгагдсан бэ? Эдийн засгийн бүтцийг бид төгөлдржүүлэхийн тулд зөвхөн уул уурхайн экспортод өшгөлээд явах бол одоо эрсдэлтэй байгаа гэдгийг бид бүхэн ярьж байгаа. За түүнчлэн импортын бүтээгдэхүүний үн савлгаатай байгаа. Тийм үед бид нар яаж төрөлжүүлэх вэ? За мөн импортыг орлох гол нэрийн бүтээгдэхүүнийг дотооддоо дэмжиж хөгжүүлэх талаар ямар бодлого төсөөлөл байгаа вэ? Засгийн газрын чөлөөлийн санаачлахаар олон үйл ажиллагааг зөвшөөрлгүй эрхэлж болохоор бид нар бас болж байгаа шиг байна. Ингэснээр магадгүй олон айл өрх өргөн өөрөө өөртөө ажил олгогч болж өрхийн орлогоо нэмэгдүүлж эдийн засагт бодит нэмэр болох боломж бүрдэнэ. Гэвч эдгээр зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагааг стандартын шаардлага хангаж байгаа дэсгэж. За энэ хоёр сайт хариулна. Галуудрах гишүүний энэ нөгөө хөгжлийн хөтөлбөр дээр орох асуултууд асуугаад байна. Одоо ч дандаа нөгөө төсвийн хүрээ талдаа яваад би тэр талын юмнууд аваад ирсэн. Төсвийн хүрээнүүд дандаа макро тоондор ярина. За ер нь ингээд эдийн засгийн хувьд өсөлтийг 5.8% байлгана гэдэг маань өсөлт яаж хангагдах юм бэ гэж. За хэдийгээр өслөө ламургүйч бас сайн мэдээнүүд бас байгаа. За бид нөгөө олон жил яригдсан хэл холболт бомбтын ажлууд, бомбтыг ухаалаг гарсан мэдүүлэх ажлууд сайн явагдаж байгаа. Нүүрс олборлолт, нүүрсний экспорт эрс нэмэгдсэн. Нодлонгийн мөн үеэс 60% нэмэгдчихэд байж байна. За төмрийн хөдрийн олборлолт нэмэгдэж байна. Зэс төмрийн үнийн төлөв байдал эвтэйхэн байна, эрэлт сайн байна. За ганц зэс нүүрс боловсруулах томоохон төслүүд гараансаа хөдөлж байна. За эрчим хүчний асуудал. Одоо бид нэг номерын толгомцсон асуудал бол эрчим хүч. Одоо Монгол улсын эрчим хүчний үйлдвэрлэл дээд хүчин чадалтай хүрсэн. Одоо шинээр ашиглалтанд орох ямар аливаа нэгэн байшин барилга төсөл хөтөлбөрийг цахилгаан дулаанаар хангахад туйлын одоо хязгаарлагдмал болж байгаа. Энд чинь муу гэсэн үзүүлэлт биш. Бага хүчин чадлаа бүрэн ашиглажлаа. Импортынхаа шугамыг ачааллыг бүрэн авчлаа. Одоо бидний дараагийн шин одоо цахилгаан станцууд их усруу хэрэгтэй болж байна. Энэ хүрээнд энэ нялх чорын өрөөнд Баян болон Бөөрөлжүүд, за ТЭЦ 5 толгой цахилгаан станц, нүүрсний одоо цахилгаан станц гээд за Сэлэнг гэдэргээд олон төслүүд эд ажил нь барилга угсралтай ажлууд нь явж байна. Зарим нь эхэлж байна. Энэ ажлууд их сайхан өөдрөг байгаа. За тэгэхэд олон жил маргалдсан одоо
Ураны төсөл ашиглалтанд одоо үйл ажиллагаа эхэлсэн, баяжуулалт эхэлж байна. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралт эд үргэлжилж байна. Алтан ширээгийн нефть боловсруулах үйлдвэрийн ажил эд үргэлжилж байна. Үйлдвэр технологийн паркууд буюу хувийн хвшлийн хөрөнгө оруулалтын ажлууд явж байна. Гадаадын одоо томоохон хөрөнгө оруулалт саналууд бас нэлээдгүй бас орж ирж байна. Тэгэхээр ер нь манай эдийн засаг дунд хугацаанд ер нь энэ өсөлтийн 5-7% төлөвөө хадгалаад явж байна. Явах нэ. За энийгээ дагаад л одоо хүний нөөц, ажиллах хүч, за тэгэл эрх зүйн орчин, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хувийн хвшлийг дэмжих, энэ өмчийн халтшгүй дархан байдал, бизнес эрх чөлөө, жившөөрөл, хүн сурталчилгааг арилгах, авилгалтай тэмцэх гэх мэтийн одоо эдийн засгийн одоо чиглэлийн хуулиуд энэ 5-6 сард энэ хаврын чуулганд бол засгийн газраас бүрэн одоо багцаараа орж ирнэ. Тэр үед одоо засгийн бодлого нэлээд ойлгомжтой болно гэдэг. За эдийн засгийн өсөлтийн тоо бол саяны дурдсантай ганц манайх биш, олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк бүгд манай тооцоололтой 1-2-1-2 одоо пунктын зөрүүтэйгээр ойролцоод тусч байгаа. Ер нь ирээдүйн төлөв бол тун эвтэйхэн. Энэ дунд хугацаанд одоо яг энэ шатхууны хараат байдал, энэ импорт шатхууны огцом өсөлттэй холбоотой манай эдийн засгийн шок өгөө явлаа. Дээрээс нь энэ урсгал зардлын огцон нэмэгдүүлэлт, энэ эрүүл мэнд боловсролын салбарт гарсан цалингийн өндөр өсөлт жоон тооцоол дутуу хийгдэж огцом их нэмэгдэж байгаа. Тэтгэврийн нэмэгдлүүд энэ инфляци холбоотой хуулиар дагсан нэмэгдлүүд маань төсөвт бол хөндөр ачаад үүсгээд байна. А тэрнээс төсөв бол олдог мөнгө олоод нодлонгийн мөнийтэйгээ адилхан одоо татвар хураамжийн цуглаад ингээ явж байна. Манай уул уурхайн салбарын одоо ажил нэлээд идэвхтэй, экспортын үр дүнгууд нэлээд харьцангуй өндөр. Нодлонгийн мөн үеэсээ бараг 2.2 тэрбум долларын илүү экспорт хийж энэ орлого бүрдүүлэхэд нэлээд том хувь нэмэр оруулж байна. Ялангуяа үндэсний эрдэс 5 толгой компани ажил бол маш сайн байгаа. Зөвхөн он гараад 1 тэрбум долларыг Монгол улсад одоо валют нөөц болж бүртгүүлж. Боловсролын чиглэлийнх нь хөрөнгө оруулалт өмнөх 2 жилээс аврагч. Улсын төсвөр хөрөнгө оруулалт. За боловсролын чиглэлийн хөрөнгө оруулалтыг их 2 сайд хариулна. Шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Тэгэхээр гадаад зээлийн ашиглалт боловсролын салбарын асуудлууд нэлээд одоо энэ дээр боловсролын салбар чинь 682 сая долларын гадаад зээлийн ашиглаж явж байгаа. Энийг л одоо ашиглалтаа сайжруулна. Нөгөө алтан ширээ эрдэнэ бүрэнг туслан гаргачихвал энэ төслүүд маань орон нутгийн дэд бүтцийн эрүүл мэндийн боловсролын хот байгуулалтын ингээд энэ олон төсөл орж ирэх гээд байдаг. Тэгэхээр бид чинь нөгөө сая тэр дээр жоохон нэг асуудал гарцсан. Энийг залруулчвал энэ болгончл одоо хэрэгч хорон зай нь үүсчих гээд байгаа юм л да. За салбарын шинжилүүд нэлээд явна. Энэ нөгөө түрүүний ярьсан энэ Улаанбаатар хотын 3000-аас дээш хүүхэдтэй 38 сургуулийг задлж хотхны баг сургууль, дунд сургууль, төрөлцсөн ахт сургууль болгоно гэсэн ийм зорилтыг боловсролын яам ярьж байгаа. За 2026 онд 9 сарын 1-ээс өмнө 20 сургуулийг нэг ангид 35 хүүхэдтэй байх стандарт За галуудрах гишүүн нэмж асууя гэсэн. Тэгээд сайд нэмээд хариулж байгаа. За боловсролын салбарын дотоод нарийн юмыг бол сайдаас нь асууя. За 27 онд орлогыг 33.6 их 80-д хүргэнэ гэсэн байгаа. Тэгэхээр бид одоо улсын их хурл дээр олон хяналтын сонсгол, хянан шалгах төр хороо байгуулж ажилласан. Үүний үр дүнд бол хууль хяналтын байгууллагаар шалгагдсан шийдэгдсэн хэрэгүүд, тэдгээрийн үр дүнд хөрөнгө хураах, ял хариуцлагаас улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх гэсэн энэ зүйлүүд яригдчихсэн. Тэгэхээр энэ тооцоо энд орлого бүрдүүлэхэд тусгагдсан уу гэдгийг нэмээд асууя. За боловсролын яамнаас Адиа сүрэн дарга хариулах уу? За энэ дээр хариулна. Боловсролын яам Адиа сүрэн гишүүний асуултанд хариулъя. За 2000 өнгөрсөн 2 жилийн хөрөнгө оруулалтын салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар асуусан. За энэ дээр 2024 онд бол 723 тэрбум төгрөг,
төлөвлөсөн. За 25 оны хувьд бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 446 тэрбум төгрөгийг төлөвлөсөн. За 26 онд 506.7 тэрбум төгрөг төлөвлөсөн байгаа. За 27 оны хувьд бол улсын хөгжлийн төлөвлөгөөнд бид нар саналаа хөргүүлсэн. Тэгээд одоо төслийн түвшинд явж байгаа учраас шууд тодорхой тоо хэлэх боломж байхгүй байна. За энэ 2 сая нэмж хариулна. Энэ эдийн засаг 2027 онд 5.8% өсөх нь инфляцийг 7% барина. Нийт одоо орлогоо 34.7 их нийтээр оруулна гэдэг. Энэ болгон ч зорилт байхгүй. Тэгэхээр дандаа өсгөж байгаа нь засаг өөртөө зорилт тавьж जैन өөргөө шахаж байна гэсэн үг. Дотоод нөөцөөд ажиллаж байна гэсэн үг. Буугаад ороод ирэх юм бол та нар загнах хэрэгтэй байхгүй. Яагаад эдийн засгийн үеийн баг тооцож байна? Инфляци яагаад ингэж их өндөр үзэж байна? Яагаад орлогоо ингэж багасгах тооцож байна? Энэ дандаа өсгөж орж ирж байгаа. Буюу засаг өөргөө дайчлан боломж байна. Дотоод нөөцөө шавхна, урагшлан, илүү орлого хийн, илүү экспорт хийн, илүү хөрөнгө оруулалтыг татна. Илүү үр ашигтай байна. Энэ зардалгаа үлтээр хараад 31, 30, 28 гэдэг тасралтгүй буулгаж байгаа шүү дээ. 37-оос буулгасаар хагаад бид нэр 20 донд 31.9 аваад ирнэ. 29 он ихэд бид нар 28-д ороод ирнэ. Энэ их том амжилт болно. 28 руу 20 руу ороод ирнэ гэдэг чинь За баярлалаа. За Саран чулуу